Байж цаст тулаан мосхос сэргийлж нэр хүндэтгэн сөрөг нөлөө үзүүлж болцгүй. Тус хамгаалагчдын асуудлыг өөрсдөө зохицуулж харьяалтай оров. Гэрчинүүдэд ууртай нош ухаан бодол захирагдахгүй хамгаалагчдаа замаас нь халтхыг шаардав. Дагалдан яваа хамгаалагчдын нэгэн тушаалыг эсэргүүцэхэд ирүүн түүнийг ойролцоох хан руу шахан цөхөв. Би түүнийг үнэхээр суулдараа гэж бодож байсан ч тэрийн өөр чадварт дөхөж чадсан байсан ба хамгаалагчтай холбоо эсвэрдүүлэн санаалав. Ирвэн тэднийг үзэн ядсан харцаар ширдэв. Абэж болон зүйзнэр ахыхаа төлөө чичирч байхад Шаян Блумын залуу эзэн даманыг нэмсэн дуусахаар урагш шашхав. Хагсан гэр бүлийнхэн байдлыг арав тэхэнд дордуулсан ачлаа үнийг хэрхэн шийдхийг тэр сонирхно. Ахынхаа амь насанд аюул занл хийж байгааг мэдэрсэн Луиз даман битгэх болно гэдгийг ойлгов. Тэр бүхнийг зохицуулах хор хүчээр хөндлөнгөөс орцов. Гэвчинүүдэд манай залуу түүнийг хамгаална. Охин дахин зажлаас болохгүй. Энэ удаад түүний даман бүх зүйл зүгээр гэсэн итгэжтэй харцаар асуудлыг өөрөө шийдвэрлэх болно. Одоо албан ёсны ганцаарчлсан тулаа хийх цаг болжээ. Тулаан гэдэг үгийг сонсоод Шаян Блумын залуу эзэн гайхаж орхив. Даман саналаа тодорхой хийж тулаанд ялагдвал ирүүний шаардсан бүхнийг хийнэ гэв. Гэхдээ манай залуу ялбал өнөөдрийг хүртэл болсон бүх зүйлийг тас хоёулаа мартах болно. Сонирхолтой нь ирүүн тулааны нөхцөлийг зөвшөөрөхийг хүссэнгүй. Учир нь тэр Луизагаас хүссэн зүйлээ хэдийн авчихсан. Охин өрийн зүгээс зөвшөөрөлд гарын өсөг зорсон байлаа. Ухрахын оронд даман ухаалаг арах хэрэгшин. Ирүүний дэрэнгүү занган нүдэн тулаанаас орч байгааг нь холцохор явдал гэв. Товчтой манай хүн түүнийг зөвхгүй амтан гэж дуудав. Хамгийн хөвгчлөлтэй нь энэ арга үнэхээр хэрэгжсэн юм. Ирүүн бодит тулаан даманыг амархан арчиж хайна гэж бодсон тул тулааныг зөвшөөрөхөөр бодов. Тэр үүнийг даманыг мөхөд бод цохиж дүүгэн дэрэнд хайта боломж гэж үзв. Нөгөө аюултай новс сэрмээ заан тулааныг зөвшөөрөв. Дараагийн хэсэгт даманы ээж маш их сандарч хөндлөнгөөс орцохыг хүснэ. Гэвч хүүгээ тийм идэвхтэй байгааг харсан Виконт даманд ямар нэг нөөц төлөвлөгөө байгаа гэж бодов. Тиймээс тэд найдвараа хүүгийнхээ гартаа тахаас өөр аргагүй болов. Харамсалтай нь Абиж энэ нөхцөл байдал ямар ч хөрөнгө барсан зүйл болохыг сайн мэдж байв. Тэр бас энд байгаа хүмүүсээс ирүүний өөр чадварыг бүрэн ойлгож түүнийг альбан ёсны эцэгтэй харьцуулж чадах ганц хүн байв. Тиймээс энэ өнцгөөс харуул энэ нь анханасаа яригдах тодорхой тулаан юм. Бие тоосон залуу эзэн тулааныг хөвшүүлэхийг хүссэн ч эсрэг талын сэрэм хэрэгжихийг сонирхгүй байгаад гайхаж орхив. Даман бүх зүйл зүгээр гэж түүнд хэлв. Тэр залууг бүрэн дарамтлахын тулд манай хүн итгэж цэрэгээ гаргаж ирв. Тийм ээ, агуу сэрээ сэрэм. Хөнөөс модон саваатай дүүсэж чадах ганц зэсэг. Гартаа нөгөө сэрэг байсныг нь хараад ирүүн хийж хөвгүй болов. Даманы гэр бүлийнхэн дотроос үрж тэр сэрээгээр юу хийх гэж байгааг гайхаж байхад ирүүн эсрэг талаа хэдийн яригчаа хүлээн зөвшөөрсөн гэж бодон шууд нөөрлөө нэ. Тэр даманыг айцаасаа болоод солиорсон гэж бодов. Бүрэн итгэжтэйгээр ирүүн түүнийг цавчхаар тулаанлуу улаарын дайрав. Гэвч түүний гайх шашрыг төрүүлж эхний цахилтанд таймнаар болцсон даманыг онсонгүй. Довтлооны хэм маяхан нарийн болохын тулд ирүүн олон удаа дараас нь зохиж арслангийн агуу сэрний техникийг ашиглав. Манай хүн энд өрийн гэсэн суснаатай юм байна. Ямар ч тач аюул цахилтанд хий дэмэжж байсан бөгөөд довтлооны төгсгөлд манай залуу газраас хөлөөж салгаагүй. Тэр цохилт бүрийг хааж чаджээ. Дагартны хамгаалагчид хүртэл залуу эзэн тоглож байгаа мó? Эсвэл эсрэг тал нь үнэхээр мундаг юм уу гэдгийг мэдэхгүй хэлэх үгүй болов. Юу болсныг тайлбарлахын тулд ирүүний өнцгөөс харцгаая. Техник гэвсэн тэр богино хугацаанд манай залуу нэрч цохилтод өртөлгүйгээр цохилт бүрээс нь болтож чаджээ. Харин даманы хувьд бичлэг сургуулиуд нь үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Тэвчээр нэмэгдсэний ачаар тэр одоо амьсгадгүйгээр хордог хөдөлгөөнийг дагаж чаддаг болжээ. Тэр энэ бүхнийг ердөө ганц сэрээгээр хийж байгааг та бүхэн сануулах хэрэгтэй юу? Мөн тэрээр Шаян Блум гэр бүлийн сэхэмний оршихыг хэдийн ойлгож авсан байв. Энд сонирхолтой хэсэг байна. Анхны цаг хугацааны шахамд өвчний рецепт Даман Шаян Блум гэр бүлийн ахмад хүн Микахел Шаян Блумтэй үнэхээр тусдаж байжээ. Мөн тэр залуу бол үнэхээр хүчтэй нэгэн байв. Түүнтэй харьцуулахад түүний дүүн урам хугармаар хавьгүй суулдараа байв. Тиймээс одоогийн Даманд түүнтэй тулцахад ямар ч асуудал гарсангүй. Даман ур чадвараараа болцсныг зөвшөөрөхийг хүсээгүй ирүүний цэсэн хөөрч орхийн давлгаа ялгарвал. Харамсалтай навар ашиглаханд хинт ч гэсэн аюултай зүйл юм. Ийхүү манай залуу дахин нэг онцгой тулгуурлаа. Тэр өвнөөс хэрхэн бөгөөд яаж алдах вэ? Ирвэн Шаян Блум маш хурдангуйж Бэниха өмнө хараад ирээд өгчийн цохилт хийхэд бижин болов. Энэ чухал мачид Даман техникийн жагсаастаас сэлэмний гэрэнтний техникийг сонгон ашиглахаар болов. Жинхэнэ тулаан ихсв. Энгийн нэг сэрээ түүний сэлмийг хааж бүр тодорхой хэмжээгээр илүүрхийг хараад ирүүний дэлхийн ертөнд сүрэх мэт болов. Тэр юу болоод байгааг ч ойлгож чадахгүй байв. Байнгын нөхцөл байдлыг ойлгож амжаагүй хатан манай залуугийн нууц мэх болох тооцоолсон башгүй. Аянхад сүдрийн нээлттэй цавхуулв. Тэрхүү мехийг ашиглан хөнөөл дагуу сэрэн сэлмийг амархан шидэж орхив. Энэ бол ирүүний бүрэн яжигдаж байлаа. Даман гартаа сэрээ барин тулааныг хурдан дуусгахаар яархад сэрээ бие тоосон язгууртны хүзэнд татгаж тулааныг дуусгав. Түүний гэр бүлийн хүн бүр айж эмээн дуу алдав. Та бүхэн сэрээ хүн амны зэвсэг болгон ашиглалаа гэж бодож магадгүй ч манай залуу нэлээд өшөөнгүй нэгэн байв. Тэр ирүүний хүзэг ердөө хатгаж илүү хийж чадна шүү. Гэвч сануулах мэт. Өчигхэн хатгуусныхаа дараа энэ залуу жаал хүшийг сандарч эхлэв. Мэдээж Даман сэтгэлдээ
түүнийг алж энэ өвчнийг дэлхийгээс арчихыг үнэхээр хүссэн даа. Гэвч тэр энэ удаад гэр бүлийнхээ талыг сонгож энэ нөхцөл байдлыг өнгөрөх ёстойг мэдж байв. Ингээд тэр тулааныг дуусгаж өөрийгөө тодорхой ялагч хийзарсан. Бяцхан өрөөнд энэ шийдвэрт асуудал байгаа эсхийг асуув. Гөөлөвшиж чичирсэн биеэ таасан эзгуурт нь аюулгүй тоглоом шиг байж хөрөв. Хэсэг дуусахад Дамангийн залууд шууд зайлх гэж хэлв. Хэрв та бүхэнд Даманы тэрхүү доромжлолыг шийдвэрсэн арга таалагдсан бол бичлэгт лайктарч дэмжээрэй. Тулааны дараа дөрөвний нэг гэр бүлийнхэн маргааш нь чимээгүй өглөөний цэнгүү хийв. Хоолоо идэж дуусаад манай залуу бичлэгтээ явахаар басав. Түүнийг ясны дараа гэр бүлийнхэн нүнгү нэрсв. Явлангуяа хүүгийн ээж гайхаж болсон явдлын талаар Дамантай хизээ ярилцах бол гэж бодно. Энэ талаар ярихад Абель энэ системийн дахин ачаалал хийж ах нь хэрхэн нэгэн зэрэг ийм хүчтэй басныг ойлгож чадахгүй. Тэр залуу бүрэн цэцэрлт орсон байв. Бүр эцэг гэх нь хүртэл. Викон танерыг эвдэн хүүгээ хариулт хэлхийг шаардах нь буруу гэдгийг онцоллоо. Тэрээр хүүг цаг нь болохоор үннийг өөрөө хэлхийг хүлээх нь зөв шийдвэр гэж үзэж байна. Эцэг гэх нь түүнийг шахаж шаардахгүй байгаа нь үнэхээр дажгүй хэрэг шүү. Үүнээс гадна аав нь эзэрхий сэтгэлсэн сэсрэгцэн харагдана. Тэр хүүгийнхээ тухай сонирхож байгаа ч Даманы нүдэнд хүлээ харцнаас айн юу ч сухаас зөвшөөж байв. Даман түүний мацсны тасархай хэдий ч өмнөхөөсөө хайгүй амар болжээ. Харин манай залуу Рокигээс санаа авч биедээ хүн тачаа зүүн тесэр хатуудлаа суулгаж байна. Түүнийг гарахаар зэхэхэд лөө захин хараасгүй нүрлээ. Тэр бож гэр бүлээс нь өнгөрсөн өдөр юу болсон талаар ярилцахыг хүссэн анхны хүм юм. Түүнийг үгээ хийж ядан байхад манай залуу алтайгаа ухамсарсан шууд толгой цэхэн уучлал хүсэж аюултай байдалд оруулсандаа харамсав. Түүнийг уучлал асан зөксөө зайгүй ярихад дүү нь яриаг нь тасалж чин сэтгэлийн талархлаа илэрхийлв. Тэрнэр үнэхээр дүүгийнхээ төлөө зогсож чадсан бөгөөд дүү нэрвэний өмнө айгаагүй мэд харагдсан ч үнэндээ аминдаа ажирч байжээ. Ахын хаачаар тэр тийм амар хөв тавилангаас мулдарч чадсан юм. Дүүгийнхээ энэ үгийг сонссон Даман тас болсондоо маш их баярлав. Ах нь өөрийг нь аврахын тулд зөрөгтэйгээр хамгаалсан тул тэр ахтаа маш их талархаж байгаа. Талархлын үг сонсох тэр нэгэн дулаахан агшинд Даман ч мөн өөрийн сэтгэлийг илэрхийллээ. Охин дүү нь хата хайраа харуулж ахын ч түүнд нь илүү ихээр хариу барина. Тэрээр дүүгийнхээ одоо хүртэл хийж өгсөн бүхэнд нь талархаж явдаг гэж. Луис түүний яг юу хэлэх гэснийг ойлгож амжихаас өмнө тэр явахаар зэхв. Түүнийг гарахад дүү навч яваарэ гэд нэг сүүл өгөв. Энэ нь үнэндээ аавынх нь хамгийн үнэтэй дуртай сүүл байлаа. Хүүдээ хайртайгаа харуулахын тулд Виконт Даманд бэлтгэлтэй хэрэглэе гэж энэ сүүлээ бичжээ. Аавынхаа ийм харамжийг сонсоод хүү маш их гайхав. Аав нь гаднаас чанга харагдагч Даманд маш их хайртай луйд хийж өгөв. Хүүжилтэй тэр аавыгаа дурын Даман дахин сэрийг хэрэглэж гэр бүлийн нэрийг мань бүгд таарэ гэж сануулв. Даман дүүхийнхээ жүжигчдэд бүрэн итгэж сүүлээ соглон хараад үнэхээр сэтгэл нь хөдлөв. Тэр аавдаа үнэхээр их хүртэй боллоо. Сонирхолтой нь аавынх нь сүүлний цөглөөлгөөрөө буцаад харахад түүнд маш олон сүүл байдг нь харагдана. Тэр зүгээр байхад гомдлоод байсан юм байна. Дараагийн хэсэг цөвдөр дунд айдас нөмрөн юм. Аюулд ил бичин ба хар шидэрээ нэгэн идсэн газар руу нэвтэрчээ. Шөнийн харуулууд ившин саларч явах үед сүүдэр тэднийг эзэмдэн хоромхон зурт хоёуланг бууд зөхөв. Тэр хоёрыг унахсны дараа нууцлаг илбичин халахар цааш орлоо. Хэдхэн хормын дараа илбичин байшин дотор асуурхан орж ирв. Абель босон түүний эцэг гэх нь ундаж байлаа. Илбичин Луизийн өрөөрөө чимээгүй оров. Луиз аюул залуу дээгүүр нь тонгоож байгааг ч мэдлгүй дурчхна унтна. Энэ заваанаас хармогоо нэрийн өмнөөс ирсэн мөртлөө түүнийг шийтэн баясаж байв. Тэр өөртөө тоглох хөржилтэй зүйл боллоо гэж боджээ. Заван илбичин ард нь дуу гарахад айнцчв. Энэ бол хаалхан дээр уландаг харагдахаар авраага бажрааж буй манай залуу байлаа. Тэр муу нас руу зэвүүцсэн харцаар харж юу хийж байгааг нь асуув. Даман байшингийнх нь ойрцоо аюултай энерги байгааг мэдэрсэн тул шалхахаар ирсэн гэдгээ шууд хэлв. Хар илбичний өнцөг нэлээд сонирхолтой. Тэр бүгдийг өнтөлөх тусгай шид ташивсан ч Даман энэ нагд үчилсэнгүй. Түүнчлэн хар илбичин түүнийг үг хэлэх хүртэл араас нь ирснийг ч мэдэрч чадаагүй юм. Энэ бүхэн түүнд энэ залууг түүхтэй нөхөр гэдгийг ойлгуулахад хангалттай байв. Тиймээс тэр хурдан эргэж шидийн дэлбэрчдээс зайлан Вижитагийн давталгаа шигтүүж харуулж харлаа. Манай залуу өөр байрш руу шилжихэд юу болоод байгааг ойлгож чадахгүй байгаа хар илбичний дөргөнд хүрв. Дамын сүлжээ бэлтгэн. Тэдний байшин руу хассан новш нь өөрөө гэдгийг сануулсан асуултыг нь буцаан асуув. Гин дэлбичин өөрийн бай болох гэсний гэр бүлийн Дамантай ярьж байгаагаа ойлгов. Манай залуу сүлжээ согсон илбичин лөө өвлийн харцаа шигтэж дүүгийн өрөөнд явах гэж явж ирснийг шаардсан асуув. Хүчтэй шидийн халдсан байшин дөргөж гэр бүлийн бүсэд гişүүдийг сэрээжээ. Тэд зарцнаар аль хэдийн сэрсэн бол том асууж дорно гэдгийг илбичин ойлгов. Даалгавраа цэвэрхэн биелүүлэх ёстой тул хар илбичин одоогоор хурахаар шийдэв. Түүний сүүдэр болон санаж байхад Даман түүнийг зогсоохоо хичээ. Харамсалтай нагаартай тултахад хийж чадах зүйл тийм ч олон байхгүй. Ингээд дайсан цанхаар гарын байшингаас оргож асад сарггүй боллоо. Аюулж арьсны дараа Дамангийн илбичний хар энерги сүлцэнийг олж харав. Тэр зарим хэсгийг нь үлдээгээд ясан болтой. Дараагийн хэсэгт бид зарц нарын өнц рүү шилжин. Тэд Виконтын хамгийн үнэтэй морины амир төрхийг дөнгөж сая олж харжээ. Энэ мэдээ гадагш гарвал Виконт тасар их уурах болно. Түүнчлэн урт өдөр нь морь зүгээрс байсан болохоор их хачин байв. Зарц нарыг айжаа мөрөлдөн ирж байхад Дамангийн дорч ирэн тэднийг айн цочроож өөрийн
санаа зовлоо илэрхийлв. Залуу эзний гинтийн ирэл тэднийг айлгсан ч хэнийг ч буруутгах гэж ирээгүй. Тус сандрах хэрэггүй гэж тэр тайвшруулв. Тэр зөвхөн өөрөө биеийн шалахыг хүссэн тул тэдний газар дээрээс явахыг тушаа. Одоо ганцаараа үлдсэн Дамин морины байдлыг шалгаж эхлэв. Нөгөө сүүдрийн энергийн мөр энэ өгсөн мортой ямар нэг байдлаар холбогдсон байлаа. Аймар энергийн мөрөөс харахад хар манаа байгаа нь батлагдав. Энэ нь өнгөрсөн шин тулалдсан залуу нь үнэхээр ийм манаа ашигладаг хар ил бичин гэсэжлийг нь батллаа. Одоо гэр бүлийнх нь юу босныг хараахан мэдээгүй байгаар Дамин ойлгов. Үнэн дээр тэр энэ нь зөвхөн самун санаа зовоосон зүйл үүсгэх тул юу ч ярих бодлого бай. Түүний оронд тэрээр агаар задарч ойн гүлөө зам татсан хар энергийн мөрлөө ширтв. Хэсэг хугацааны дараа бид хар ил бичний новчийг харна. Тэрээр энэ дүүнд зүйлсээ хадгалан хямдхан эсрэг дүр шиг инээж байлаа. Үнэн дээр сэдрийг саяхан түүний гуйсан бүх зүйлийг явуулсантай холбоотой юм. Тэр хар могоо хөгчөд энэ нь хараал гэж бодол хэлжээ. Гэвч хүлээн авсан их хэмжээний бараа таваараас харахад хар ил бичин туршилтаа цаашид өрөөжлөх боломжтой болсондоо баяртай байна. Тэгсэн атлаа тэр өөрийн авьяас чадвар сэтгэл дундуур байв. Тэр хідэн төрөг олохын тулд доод түвшний хүслүүдтэй нацалтахаас өөр аргагүй гэжээ. Ариун сүм түүнийг хэдийн хайж байгаа тул энэ нь түүний ганц сонголт байлаа. Түүний хувьд чимээгүй нуугдж байх нь хамгийн чухал. Тэр ингэж бодож байхад нөгөө хар энергийн мөрийг даган мандаа залуу баяртайгаар хурж ирэв. Гэрт нь халдсны хариуг барьж гэн гэж ойлгож байна. Тэр заваа муухай өнөрийг нь онцлон хэлв. Автобусанд байдаг үнэрчдийг хөнөөдөг үнэртэй харьцаж болохоор байгаа биз. Хар ил бичнүүдэндээ ч итгэж чадахгүй байв. Виконтын Ахмад хүү өчигдөр толцсон залуу нь түүний үдэнд хүрээд ирчээ. Дамин түүний нөөцийг олж чадсан түүний дөрвөн хөрөв. Түүний манан энгийн тооломчны өрөө шиг үнэртэж байхад осоход тэнч хэцүү байгаагүй. Хар их бичин тос сарвчтан хар могоон гişүүдийн эсрэг зогссон. Тухайн сүүлийн үеийн сөрөг сандрыг сонссноо ярив. Гэвч одоо тэр хүү биечлэн харсны дараа Дамины хүмүүсийн бодтогоос хайвгүй хүчтэй гэж би мэдв. Залуу эзэн хар ил бичин нөгөө аюулт байгууллагатай холбоотой мэдсэн шүү. Хажиг байсандаа баяртай байлаа. Хар ил бичин үүнийг баталж тэдний хэрэгцээний хэсэг нь Даминыг тарчиж өгөх явдал гэдгийг хэлв. Үүнийг сонсоод тэрээр ирээдүйд юу болохыг хийж гинэ гэд ийм хүсэж түлээж аснараа шидтэн өгөх болно гэдгийг сануулна. Түүнээс ийм нээдэнтэй өв сонссон инээж хорон санаагаа нээж хөрөвчийн хот хөрөгчөөс таашаал авна. Тэр Даминыг төгс туршилтын тэжээвэр антан болох хүсэлтэй байна. Түүнийг барьж асны дараа сүүлч дайчин сэлмээ бэлдэж тийм зүйл болохгүй гэж хитэн сануулна. Учирны нэмдэртэ төлөвлөх хүч шаардлагагүй бол хэнийг ч асахгүй гэж өөртөө амласан юм. Гэвч түүний дөрмийн ганц үйл хамаарах зүйл нь хараахан шидтэн шиг бозар зэвүүцэн хүмүүс байв. Дамин тэднийг дэлхийн хөрсөн дээрээс харчиж хаяхтаа том баяртай байна. Хараахан шидтэн хүүгийн мэдлэгт дахин гайхагч энэ бүхнийг утгахгүй гэж үзэн олон шидэт хүрээний дайртаар цахин. Тэр Виконтын хүүг ямар ч үнээр хамаагүй оргойч явуулахгүй. Гэрч хязаар манай хөөч гэсэн тийм бодлого байв. Маш дэг харагдах тэрээр шууд өрөөс өсрөн таталж дээш чиглэсэн цэвэрхэн цэцлээр өрсөл бичээ талсан цавчна. Өвчнийг устгах гад хэцүү байдаг шиг энэ залууч гэсэн алхан арахгүй чанга амтай. Талсан цавчуулсан ч тэр зүгээр сүүдэр болон зам харч бие буцаан сэргэн. Доод төгшний даалгавар асан ч өрсөл бичийн эзэмшил газар дээр хэрэгсэн чадвараа ашиглаж байгааг бас нэрээд хүчтэй залуу болохыг Дамин гадарсан. Харанхуй шидтэн энгийн араар зүсэхгүй гэдгээ баталж ялалттай эрдэн салиутаагаар чангаар инээн. Тиймээс им шавчиг амтныг замаасаа зайлуулахын тулд Дамин галзуурч юу ч үлдээхгүйгээр олон удаа цавцаар шийднэ. Түүний хичээл цэцгэл сайн байсан ч өрсөлдөгчийнх нь бие хэлбэрхэн сэргийж чадна гэсэн баримтыг өөрчилж чадахгүй. Харанхуй шидтэн өөрийгөө хүчтэй нэгэнтэй толцож гэн гэж бодогч Даминыг нуугч руу норж ирсэн мөчид хов заяагаа шийдсэн гэдгийг ойлгоно. Хов заяагийн шийдэх тухайд тэр нош тэдийн эсрэг хэрэгсэн дайралтай ашиглан Даминыг хөдөлгөөнгүй барьж өвлийн жижиг төрүүдээр үлдсэнийг нь зажлуулахаар оруулна. Хэрэг явтал нь харанхуй шидтэнсэн өрийг нь мөрдөж байгааг мэдэж байсан тул хэсэн түвшний шидээр бэлтгэлээ хоёр дахин чангаруулсан бай. Нөхцөл байдал үнэхээр хүндэрч байх шиг харагдана. Манай хүүч гэсэн байдлыг тунгаан сэтгэл нь түшин. Шидтэн ялалтандаа таламжтайгаар мишээж. Юлэн зэрэглэлийн офицерыг сарсандаа харамс хөрсөлт хүчийн хөвчийг шалан инээн. Дамин хүлээстэй байгаа тул харанхуй сүнүүдэд бүрэн бариулж соржлогч баатартай ижил хов заяатай тул ороход хипхэн мөчөлдөөд харанхуй тэнтрүүлүүд хөрөвчийг мөмө шиг багшин. Энэ нь Аз зэдшээ тордоо барьж баринд нь орож байгааг хаатай ажим. Харанхуй шидтэн бодит хэлбэртэй иргэн орж Даминыг хэд улайран болгоомжгүй ашигласныхын төлөөс асуу гэж дуудаж байна. Тэр бас Сэдрикийн байг аж болох зовоох тушаалыг санаж түүнийг удаан хугацаанд өрөөдөх замаар амжилттай биелүүлэх гэж байна. Энэ нош бас одоо түүнийг тарсан үзэгчдэнд бүсгүй ямар ч саадгүйгээр сонирхож чадхаар болсондоо баярлж байна. Гэвч Дамин түнд нэгэн жижиг гинтийн бэлгийг задлах гэж үдээ. Тэр дөнгөж сая хэрэгсэн задралын хараалын шидийг нь бүцхэн. Шидтэн хэл хөвггүй болж эдшин яагаад зүгээр байгааг хамхарч тарна. Шидийг мэддгөөж бол хараалыг тайлах боломжгүй бөгөөд манай хүүийг түүнийг хийсэн юм. Гэхдээ энд нэг зүйл байна. Дамин хүртэл өөрийн хийсэн зүйлд гайхаж ярих уу. Өнгөрсөн үеийн энэ цаг үед байх эсгүй ч гэсэн түүний биен дээр эрх мэдхийн бэлгэжлэрсэн болохоор цаг хугацаагаар гарсан хүчин ажилласан болтой. Эрх мэдэх гэж яг юу болох тухай ярьцгаая. Энэ дэлхийд үүнийг буурлуудад олгосон бурхны хүч гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд Дорк өөрийн өвлийн баатрыг маш их таалдаг. Тус хамгийн хүчтэй шидийг түүнд шингэн хөлсөн байв. Түүнд эвдэшгүй шид ба хүчийг хүснээ дараа ч Доргоос сэтгэл хаансангүй. Тэр өөрийн өвлийн баатар
буюу эцсийн зарц цэгэр муугийн сэлмээс илүү их зүйлийг хүсжээ. Тиймээс тэр өөрийн гараа зүсэж харанхуй хүчнийхээ нэг хэсгийг чөлөөлөн Үхлийнбаатарыг эцсийн зэсэг болгон хөрхөө шийдэв. Харанхуй маннагийн багны Үхлийнбаатар дээр сүгшиж байв. Дорхоо өөрийн эрх мэдлийг түнд толхон гарны сүүлчин төхөөгөр энэ бүхнийг Дамианы биед шингээж гартан бэлгэдээс хэлжээ. Тэрхүү муу ёрын хүч түүний биеийг сэлж урд өмнө байгаагүй их өвдөлтийг өг. Энэ үйл явцын төсөл Үхлийнбаатар тогсоошгүй болох хэмжээнд хүрч чаджээ. Энэ мундаг залуу бурхны эрх мэдлийг хүлээн авч тооцоолж өстэй агуу хүч болжээ. Нэмж хэлэхэд Дорхоо яагаад сүрснийг би гинт ойлгож эхэлж байна. Ах уу Үхлийнбаатараа жижиг цэмийн зэвсэн болгон хорхчаад бүх зүйл зүгээр болно гэж боджээ. Одоороо буцахад Дамиан шонсын эрх мэдлийн тэмдгийг санана. Энэ бол Үхлийнбаатар шиг түүний хүч дахин эрс гарч байгаа явдал юм. Тэр үүнийг бүрэн ойлгож амжихаас өмнө дахин нэг шидийн дайрч ирэхэд тэр хурдан зайсхийв. Харанхуй шидэн түүнд шууд асуулт тавина. Тэр яаж тийм задрын хараалын шидийг давж гарч чадсан юм бэ? Нөхөрсөв байдлаар Дамиан эцэст нь өөрт нь нуус тамга байсан гэж хэлнэ. Хамгийн үнэмшилтэй тайлбар бол зохиолын хамгаалалтын хүч юм. Зохиолч энэ хэсгийг оруулж өгөхийг шаарджээ. Тулаан руу буцахад Дамиан одоо өрсөлдөж өгч болно. Түүний юлэнтэй холбоотой байдлыг ойлгож авлаа. Энэ юлэн бол харанхуй шид ашиглан хөлсний азар хийдэг бүрч хорон санаатай өөр нэгэн байгууллага юм. Тэдэндээ харьцуулахад хармаа бол юу ч биш. Энэ залуу үнэхээр ур чадвартай байгаад байх зүйл алга. Харанхуй шидэн ч гэсэн нөхцөл байдлыг үнэлж өрсөлд хүчин тааварчгүй байгаа тул тулааныг удаан өрөөслөж болохгүй гэж бодно. Тэр эцсийн зэсгээс өмд зөрөөж үдээхийг хүссэн ч одоо сайн зүйлээ гаргаж ирэх тохиромжтой цаг гэж үзнэ. Бөгөөч тод ногооноор гэрдэж шидэн өөрийгөө хянха болохын хэрээр биеэс нь манагийн давсаа гарна. Хүртэл энэ залуу аюултай хэмжээний харанхуй мань ашиглаж байгааг анзаарна. Түүний ойлгосноор бугуйч нь мань хатуулах ямар нэг төрлийн артефакт тустай. Энэ залуу бүх хүчээ ашиглахад байж маш хордог хүндэрнэ. Тэр яаж дөрсөлөхөж мэдэхгүй нэгэн зөнгийн араатныг дуудана. Түүнийг муухай тавануудад гэж нэрлэе. Хяналтаа алдсан харанхуй шидэн өсөж бичийнхээ өвлийг сүүчнээр орж Дамианыг тамийн гарч чадах болно гэж мэдэгдэнэ. Сөнөөгч араатан манай хүүгийн бие рүү бүрэн татхина. Ийм шууд зөхөжтийн дараа харанхуй шидэн тархин ялалтаа тэмдэглэнэ. Энэ дэшхий дээр хин ийм тамийн галыг давж орч чадах юм бэ? Эцсийн нэцэс тамийн гаж бол өснөө дараа ч арьсдаггүй зүйл юм. Зохиолын хамгаалалтын хүчийг дахин ашиглан Дамиан ногоон галыг нэвтрэн гарч шидэн буруу таацалны заана. Шунлын эрх мэдлийн нэг онцлог нь зүгээр нэг шидийг арьсхдаггүй. Тамийн гал биедний шингэхэд Дамиан ямар ч хохирчгүй зогсжээ. Тэр урд өмнөхөөсөө илүү хүчтэй болж эрх мэдлийнх нь өөрийгөө харанхан бүх шидийг авах явдаж гэдгийг харуулна. Виконтийн хүү яаж ийм амьжигтэй эрх мэдлийн хүчтэй байж чаддгийг гайхан шидтийн хийж хөвгөө болно. Залуу эзэн сэлмээ бэлдэж өсөн хүн тайлбар зохицуулж байхгүй гэж тушааснаар энэ тулаанд дуусах цаг болжээ. Гэвч дотроо Дамиан тулаанд ялахын тулд харанхуй хүчиндээ дөлдөх хөстэй болсон үнэхээр уурсна. Түүнд энэ тулаанд ялахын тулд Үхлийнбаатарын техникийг ашиглахаас өөр сонголт байхгүй. Аврын сэлмийг хараад харанхуй шидтэн хийж хөвгөө болно. Сэлэм хар авраар хоцгдсон бөгөөд энэ нь зүгээр нэг сэлмийн техник биш юм. Энэ бол зөвхөн сэлмийн мастер зэрэгчлийн дайчны хүч чадах зүйл. Тэр Дамианы чадварын талаар дахин дэмий ярихаас өмнө манай хүү эцсийн арга болох сүнс таслах цавчлтыг хийж өрсөлд хүчийнхөө биеийг цэвэрхэн зөсөж агууд том сариу үлдээн. Сэлмэнд нь сүрсний дараа тухайн газар нууран унахад Дамиан хөврөгч руугаа ширтэн. Цохилт нь маш хүчтэй тул харанхуй шидтэн болон түүний ард буй уулыг сэтгэнэ. Дамиан загсалтүүгээр унсан шидтэн рүү алхаж сэлмээрээ даран хар могоо нуугчийн байшлыг шаардна. Үүж явж улам эрчинжиж эвсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч маань заавал бүртгүүлээрэй.